Таны хувьд дуучин Саран Туяагийн ямар дунд нь хамгийн их дуртай вэ? Учирлын плюс. Яагаад? Ер нь бол ягаад ч юм тэр дунд нь амар дуртай. Яг шалтгаан бол байхгүй л дээ. Яг тэр дуу над руу илүү гоё ордог гэх юм. Нэг тийм тэгтээ нөө дурсамж гэсэн юм бол байхгүй. Сараа ихч Ариуна ихч хоёрыг хоёулын их гоё сонсдог байсан. Тэгээд Учирлын плюсыг бол тэгтээ илүү төлхөө сонсдог байсан гэх юм уу да тийм. Учирлын плюсыг би бүр бааранд хүртэл тавьж байгаа сонсох хэрэгтэй байж тээ. Энэ тоглолтын юугаар онцлог болох болж байгаа шүү дээ. Нэлээд олон шинэ артистууд орж ирж байна тийм. Тоглолт нь бол угаасаа нөө яаж ч хамгийн хүчтэй нэрэн дээр нь байгаа юм байгаа даа 40 жил гэ тэ. Тийм учраас 40 жилийн ой гэдэг чинь угаасаа айгүй өөр хүчтэй үг байгаа. Тэгэхээр яг тэрийгэ дагаад гоё даацтай гоё тоглолт болох уу. Ер нь дууша Саран Туяа зууны манлаг явж шүү дээ. Зууны манлагаас одоо ингээд Монгол Улсын гавьяа жүжигчнээс энэ авах зүйлүүд ер нь суралцах зүйлүүд ер нь нэлээд олон ямар зүйлийг ерөнхийдөөс хугацаанд мэдэрч үзөө. Яг одоо ингээд зургуудыг харахад ингээд аль 90-ад оноос ингээд 40 жилийн түүхтэй зургууд нь байна шүү дээ. Тэгэл ерөнхийдөө тууштай одоо хүртэл юм гоё ирч хүчтэй урлагт амьдралаа зориулсан юм гоё урлаг яаж хүний гоё байлгадаг яаж юм гоё залуухнаар байлгадаг гэдгийг харуулж тэгэхээр ерөнхийдөө энэ хамгийн том сургамж юм болов.